за нөхцөл байдал үүсдэгэ. Тэгвэл бас яг энэ миний баруун гарт талд байгаа Болокон хашааны за цаана бол дахиад нэг барилга сүндэрлэхээр болсон юм байна. Одоогоор за доороос уус гараад байгаа учраас энийг хатаажиж барилгын ажлаа эхлүүлнэ гэдэг мэдээллийг бидэнд өгч байгаамаа. Энэ нь өөрөө за хэрвээ энэ барилга баригдаад ашиглалтанд орох юм бол мөн л гадаадын хөрөнгө оруулалт тэр дундаа хятадын хөрөнгө оруулалтаар баригдсан учраас яг энэ 61 за 60 62 дугаар байр гэдэг эдгээр 3 байрыг тойроод бол хятад хороолол бий болж байна гэдэг дүр зургийг энэхүү мэдээлэлээр хүргэж байгаамаа. Төв дагуу байрлалтай хэрний гэр хороолол ихтэй Сүхбаатар дүүргийн хувьд энэ мэд гадны хөрөнгө оруулалтаар баригдсан барилгуудад Монгол гэхээс илүүтэй гадаад иргэд амьдрах нь элбэг байдаг байна. Монгол иргэдэд хятад хүмүүс бохир заван, нүшүүлсээ, гудамж талбай дийлзадгаа хайдаг зэрэг дургүй байх шалтгаан олон бий. Гэвч өнөөдрийн байдлаар залгаа 2 байрны дийлэн хувьд нь хятад иргэд амьдарч байгаа таагүй мэдээлэл үнэн болох нь Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэсгэр иргэдэд ойлгомжтойгоор хэлбэл Дүлгөөнүүрийн ард буюу 4-р сургуулийн баруун талд байрлах 15 давхар 60, 62 дугаар байрны оршин суугчид хорооны ажилчдын тайлбараар баталгаажиж байна. Тэнд амьдрах хятадууд ихэнх нь Монгол бүсгүйчүүдтэй гэр бүл болсон. Эсвэл манай залуус урд хөршийн охидтой хамтран амьдарч нийслэлд удаан хугацаагаар оршин сууж байгаа гэсэн мэдээллийг тус дүүргийн 9-р хорооны ажилтнаас авлаа. Энэ 62 дугаар байрууд чинь ингээд 62 дугаар байр бол 2 жилийн өмнө ашиглалтанд орсон. 60 дугаар бол нодлон орсон байгаа. Тэгээ ер нь бол ажиллаж байгаа хүмүүс нь хятадууд ажиллаад ороод одоо амьдарч байгаа нөхдүүд нь тийм хагас нь хятадууд. Бид ч сая хүн амын тоогоор чинь орсон шүү дээ. Орохдоо ерөөсөө энэ байшингийн чинь ихэнх тал нь л хятадууд эцэг ээж аваудаа ч юм оруулчихсан тийм хөгшөнд хүмүүс байна шүү дээ. Энийг сайхан охтууд манай Монгол охтууд мөртлөөсөө тэгэл нэг хүүхдэд зурлаа тэр гэртэл байж идэг. Тэгээ дандаа нөхрүүд нь дандаа ПО пассворттай тийм охтууд бол байна. Зөндөл шүү дээ. Халагдмаар нь өнгөрсөн жил 62 дугаар байранд амьдардаг хятад иргэд зуны халуунд нүцгэн тоглож байсан бяцхан охтыг камераар бичиж иргэд тэр дундаа ээжүүдийн санааг зовоож хэлсэн байна. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг хянсан ч зоригтой шийд гараагүй өнөөдрийг хүртэл бага насны хүүхдээ гадаа тоглох боломжийг хязгаарлаж эх орондоо байгаа хэрний айдас төвшөөртөө явахд хүргэснийг тус байрны оршин суугчид иргэд хэлж байна. Миний сургаар бол нойтон дээр энэ хожаанаар нэг цагдаагийн дээрсэн машин манай машин дээрсэн чинь машин сон хагасгаад 2 цагдаа ирсэн байхгүй. Тэгсэн чинь 68 банк хожаанаар байдаг. Тэгээд камер сонхоор камер хүүхнийг зураг мөргөн аваад тэгээд яадаг гэдэг сураг байсан. Хожаанартаа суусан. Тэгээд одоо энэ цаатлын байр гэсэн их хэмжээний хожаатай. Энэ хоёр байр ярих юм байхгүй. Их хэмжээний хожаанууд байна. Одоо жишээ нь миний амьдардаг байранд гэтэл бараг 50% хятад хүмүүс идэг. Гэтэ яг уугуул хятад юм уу одоо ирлээ цурлээс юм уу тэрийг нь сайн мэдгүй амарчлалсэн хятад хүмүүс бол маш ихээр оршин суудаг нь бол үнэн. Эндээс нөгөө нэг зураг авж ийн гэл бөө юм болоод фэйсбүүк интернет юм болоод тэр мэрийг одоо цагдаас хэрэглэгээр шалгаад яасан юм бол тэрийг бид нар бол эргээд мэдгүй амарчлалсэн намж юм болсон бодвол шалгасан юм байлгүй мэдгүй. Машин шатаа усуусан дандаа л нэ урд зөвхөн усууд дээл усуул харагддаг юм биш үү? Нутаг уцын буцаагаад миний хувьд бол нэг энэ одоо гэрийн хороолоос ч юм уу энэ утаагаа цөөлхийн хамт иймд оруулчих зүгээр л санагдах юм. Харин Сүхбаатар дүүргийн 9-р хорооны 60 дугаар байрны 1-р орчны зарлалын самбар дээр лифтэнд нус шүлсээ хаяхгүй байх тухай анхааруулга зарлалыг хатсан байх юм а. Болж үтгэхгүй болоод л иймэрхүү зарлалыг тавьсан гэдэг нь хинээр чиглүүлэлтгүй ойлгомжтой. Өглөөдөшгүй үнэртдэг халуун ногоо, үүнгэртээ овоолдог хоолны үлдэгдэлгээд энэ хоёр байрны иргэдийг амар тайван байлгах байгаа олон шалтгааныг хятад иргэдтэй хаяа залгаа амьдардаг Монгол оршин суугчид нь тоожиж байна. Мөгөөц зогсохгүй орой өдөж хүүхдээ салхилуулахдаа үргэлж айдастай байдаг тухай хэлж байна. Эсвэл хятад оршин суугчдын машинууд нь байрны гаднах алган чиний талбайг нь таглаа зогсчихдаг учраас хүүхэд төгшөж салхилах газар байхгүй гэдгийг учирлаа. Мөн хятадууд олноороо нийлж бүлэглэн танхаардаг тухай мэдээлэлж байгаа юм а. Шөнө орой болоо би чинь орж иж байдаг. Бие үнлээ явж байгаа залуу хүмүүс их ирдэг шүү дээ. Тэгээ би заримдаа та нар ягараа ингэж явдгийг гэл бас дугаа үг хэлдэг. Тэгээ залуу ер нь жоохон 15-аас 20 насны охтууд бол шөнө орой тэгээ энэ ядтууд ирж үед бол суугаад гоё машин суугаад яваад гэдэг шүү дээ. Хизээс хэдэн цагийн орчим? За ер нь 11 за одоо л 12-оос тэгэл ер нь шөнийн 4 үед хийдэг бахаад. Тэгэхээр өглөө алах болчихдог байхгүй. Одоо жишээ 100-ны одоо 20 хэдэн л байдаг. Энэ талынхаа байрныг утгад. Хажуудлын байранд 62 дугаар байранд хэр олон хятад иргэд байд юм бэ? Нэг өстө сайн мэдгүй жижигрээс нь л явуул. Гэхдээ энэ талаас манайхаас нэлээд дээлэн л гарч ирдэг юм. Хүн ам нь хэдэн зуун саяар тоологддог бусад улс оронд
China Town байх нь бараг энгийн үзэгдэл. Гэвч 3 хүрэхгүй сая хүн амтай манай улсын хувьд хятад хороолол бий болно гэдэг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй учраас албаных энэ асуудал онцгойлон анхаарч гэдгийг дамжуулъя. Хэрвээ дүүргийн удирдлагуудын зүгээс энэ асуудалд анхаарахгүй бол дүлгөөнөөр орчмын 9-р хороо 5 жилийн дараа гэхэд China Town болох вэ гэсэн эрсдэл байна. Бүр тэнд амьдрахаас алсан Монгол иргэнд эхнээсээ байраа зараад нүгэд эхэлжээ. Орон сууцыг нь үгийн зүрээгүй хятадууд шууд л худалдаа авч байгаа нь улам бүр эрсдэл авалж байгаамаа. Харин өнөөдөр Монгол оршин сууж байгаа хятад иргэдийн тухай тоо мэдээлэл сэтгүүлч төвшин тулга танилцуулна. За баярлалаа мөрөн талаар үзэгч та бүхэндээ үргэлжлүүлээд Монгол улсад ажиллаж амьдарч байгаа нийт гэхээр гадаад иргэдийн мэдээллийг бол тоон одоо хүсэгтээр үзүүлье. Тэр Монгол улсын хэмжээнд нийт амьдрах хэвээр гадаадын иргэдгээр авчих юм бол Монгол улсын нийт хүн амын 3% сэтэрх ёсгүй. За энийг бол тоон байдлаар үзэх юм бол нийтдээ 84,300 орчим иргэн байх ёстой гэсэн ийм мэдээлэл байгаа юм. За энэ дундаа өнөөдрийн байдлаар бол аваад үзэх юм бол нийтдээ 42,700 гадаадын иргэн байна. Тэр эдгээр бол нийтдээ 124 орны 42,700 иргэн гэсэн үг юм. За энэ дундаас хятад улсын иргэд хамгийн өндөр тоогоор оршдог. За энэ бол Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 24,000 урт хөршин иргэд байна. За энэ дотроос байнгын оршин суудаг 11,000 иргэд байгаа юм. За энэ юу вэ гэхээр одоо Монгол улсад татвараа төлөөд амьдрах хугацаагаа 1 жил, 3 жил, 5 жилээр сунгаад явж байгаа ийм иргэд гэж ойлгож болох юм. За харин төр визтэй 13,000 иргэн за өнөөдрийн байдлаар орж ирээд байна. Энэ юу вэ гэхээр одоо хөдөлмөрийн яамнаас тогтоосон квотын дагуу за яг нь бүтээн байгуулалтын улирлаар Монгол улсад одоо зам барилгын салбарт гэдэг юм уу, дэд бүтцийн салбарт хөдөлмөр эрхлэхээр орж ирсэн одоо гадны урт хөршин иргэд байгаа юм а. За энэ үзэгч та бүхэнд бол ямар ч том мэдээлэл танилцуулаа. Өргөжлүүлээд яг 90 хотод өнөөдөр Монгол улсад орж ирэхээр одоо яг бүртгүүлж байгаа хятад иргэдийн талаарх мэдээллийг хүргэе. За та бүхэн бол хэлцээ дүрсэн дээр харж байгаа бох. За 90 хотын төмөр замын вокзал дээр өнөөдөр өөрийн 4 цагаас 500 гаруй бол хятад ажилчид одоо Монгол улс руу нэтэрхээд хүн галт тэрэгний билет авахаар очсон байгаа юм. Энэ дунд харамсалтай нарийн 8 арилжаа хийж яваа Монгол иргэдийн хувьд одоо билетгүй болох ийм эрсдэл харагдаж байгаа. Тэгээ иргэдтэй уулзсан иргэдийн зүгээс хэлж байгаагаар үнэхээр гайхширлаа барж байгаа юм. Яагаад вэ гэхээр өнөөдөр 7 хоногт өсрөөл 50 60 одоо Монгол иргэд урт хөршиг 90 хотыг бол зорж байгаа бол эсэргээрээ за тухайн галт тэрэг болгонд 500 орчим одоо урт хөршийн иргэд Монгол улсад хөдөлмөр эрхлэхээр зөрөөд бол нутг руу буцаж байгаа. Үнэхээр бас нэг талаар иргэн хүний хувьд бас сэтгэл эмзэгснээ бол илэрхийлсэн юм а. Энэ цагт ирсэн очир маш их байна. Хүн ихтэй байна. Одоо ихэнх нь хятад хүмүүс байна. Одоо монголчууд цөөхөн байна л да. Очир маш их байна. Тэгээ 7 хоногт 1 5 дахь 2 хоног явдаг юм биш үү энэ боогон тий. Тэгээ би өөрөө Бээж ороод Бээжингээс нааш ирж байгаа. Тэгээ аяллаар хуваараа явж байгаа. Тэгээд энэ ч одоо 2 3 хоног хүлээлээ шүү дээ. Энэ вагоноор явах гэдэг. Тэрс гайгүй байх гэж бодчихсон чи пик дөрөв очроо. Игэнгийн хятад хүмүүс байж юм байна. Одоо бүр өглөөр тэгээ вагонд ядаж 2 хоног 2 удаад явдаг болсон биз дээ одоо тий. 1 дахь 5 дахь. За тэгэхээр та бүхэн дээрх иргэний бас яриаг сонслоо. Үргэлжлүүлээд яг энэгээр олон зуун хятад иргэд Монголд орж ирэхэд за ямар хяналтыг тавьж байна гэдгийг бол мэдээж тодруулсан. За энэ асуудалд иргэний харьяалал шижиг төлөвлөгөөний ерөнхий газар бол хяналтыг тавьж байгаа юм. Юу вэ гэхээр 1 сараас дээш хугацаагаар одоо хөдөлмөр эрхлэхээр орж ирсэн гадны иргэнд иргэний харьяалал шижиг төлөвлөгөөний ерөнхий газар бол хяналт тавьдаг. За тус байгууллагын хувьд хэрвээ хугацаанд Монгол улсын хилээр бол гараагүй тохиолдолд тухайн хаяг байршлаар нь эрен сурвалжилж албан нутаг буцаах ийм ажлыг явуулдаг гэдэг юм бол тайлбарласан юм а. За яг ер нь бол манай улстай нөгөө ажиллаж амьдарч байгаа иргэдийн дийлэнх хувь нь бол манай хоёр хөрш орноос байдаг л да. Энэ утгаараа ер нь яг урт хөршийн маань иргэд гэхэд өнөөдрийн байдлаар яг 24,000 иргэн бол ажиллаж хөдөлмөрлөө сурахтай ийм чиглэлээр яг суралцж байгаа нийт 24,000 иргэн яг манайд өнөөдрийн байдлаар ажиллаж амьдарч байна. Жишээлбэл хөдөлмөр эрхлэх гэлдэх юм бол холбоотой шууд хөдөлмөрлөлтөд үйлчлэгээний төв дээр нийт хэдэн хүн ханддаг. Бүх асуудал дууссаны дараа ганцхан тэр визтэй холбоотой асуудлаа л манайхаар шийдэх учраас энэ тоол маань тасах. За эхэндээ та бүхэн танилцуулсан Монгол улсад нийтдээ 40 гаруй гадаадын иргэд байгаа гэдэг. За үүний бол 50-аас илүү хувь нь бол бүгд найрамдах улсын иргэд байгаа юм. За эдгээр иргэдийн хувьд одоо байнгын оршин сууж байгаа иргэдийн хувьд аваад үзэх юм бол сар бүр хөдөлмөрийн хүсэл доод хэмжээг 2 дахин нугасантай тэнцэх буюу 380,400 төгрөгийг бол засгийн газарт төлдөг. За энэхүү татвараа төлөөд яваад байх юм бол 1 3 5 жилээр бол амьдрах хугацаагаа сунгаад бас ингээд Монгол
байгаад байж болох юмаа гэсэн бас нэг юм эргэцүүн орчин бол харагдаж байгаа юм аа. За тэгэхээр та бүхэн бас харсан бах. Тэгэхээр Монгол улсын засгийн газраас нэг иргэнээс сард хөдөлмөрийн доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн тэмцэх хэмжээний төлбөрийг авч байгаа гэсэн. За энэхүү төлбөрөөр харин ямар асуудал бол ямар ажилд зарцуулдаг гэдгийг одоо бас та бүхэнд хүргэе. Эрхэлж байгаа нэг гадаадын иргэн болохоор сар бүр 384 мянган төгрөгийг бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлж явах хэрэгтэй. За энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрсөн мөнгийг одоо бас нэг Монгол ажилгүй байгаа иргэдэд ажилтай болгох, мэрэгжилтэй болгох тийм ээ тэр чиглэлд нь зарцуулдаг, хуулиараа тэгээ заасан байдаг. За өнөөдрийн байдлаар Монгол улсад бол гадаадын 21,300 иргэн ажиллаж байна. За үүнээсээ бүгд найрамдах хятад ард улсын иргэд болохоор нэг 13,700 орчим хүн ороод ирсэн. За зам барилга, уул уурхайн салбаруудад ажиллаж байна. Ер нь сар бүр төлбөрийн төлөөд яваад байвал Монгол улсад бол ер нь хэдэн жил оршин сууж амьдарч болох нэ гэсэн ийм нөхцөлөд бол харагдаж байгаа юм. Тэгэхээр монголчуудын хувьд сард хөдөлмөрийн доод хэмжээг 2 дахин нугасантай тэмцэх хэмжээний татварыг төлнө гэдэг бол мэдээж бэрх хүнд асуудал. Харин гадаадын иргэдийн хувьд энэ хэмжээний татварыг төлдөг хэрнээ за Монгол улсад оршин суух, ажиллах ийм сонирхол маш өндөр байгаагийн цаана Монгол улсад олж байгаа ашиг орлого гэсэн өндөр байна гэж үзэж болох юм аа. За өнөөдрийн төвшөнд Монгол улсад ажиллаж амьдарч байгаа хятад иргэдийн тоо үндэсний аюулгүй байдлын хэмжээндээ бол 1% гэдэг энэ квотондоо бол ер нь тулаад ирчихсэн бас аюул давлах хэмжээнд бол хүрчихсэн гэдэг нь бол үнэн. За гэтэл бол хятад улсын хувьд Монгол улсад ажиллах иргэдийнхаа тоог нэмэгдүүлэх сонирхол бол өндөр байдаг. За үүнийг ч гэсэн илэрхийлсээр байдаг. За ер нь энэ асуудлыг яагаад хөндөж байгаа юм бэ гэхээр Монгол улс 2.9 сая хүн амтай, за харин урд хөрш маань 1.2 тэрбум хүн амтай. Тэгэхээр гэвч одоо цаашдаа хятад улсын хувьд Монгол улсад ажиллах, амьдрах иргэдийнхэн тоог нэмэгдүүлэх ийм сонирхол байгаагийн цаана Монгол улсын бас үндэсний аюулгүй байдлын энэ тулгуур зарчмууд алдагдах вэ гэсэн бас юм эрсдэл байгааг энэхүү мэдээллийнхаа хүрээнд бас үзэгчтэй авахын сануулж байгаа юм аа. Тэгэхээр эцэст нь хэлэхэд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болоод тулгуур зарчмууд маань баттай байснаар Монголын төр, төмөн, амгалан байх